Аялал жуулч нь одоо уул уурхаагаас бас нэг том ялгаа байна шүү дээ. Уул уурхаа бол нөөцөн дундарна. Нөөцөн дундарна, нөөц дуусна. Аялал жуулч бол тийм байна. Энэ бол нөөц бол одоо дундаршгүй их нөөцтэй байна. Энийг өргөжүүлээд, баяжуулаад явхад бол одоо том аялал жуулчлалын бүтээгдэхүүн бий болох юм боломжтой. Түүхэн аялал жуулчлалын 3 аймаг дамсан зүүн бүсийн маршрутыг дагсан дэд үтцийн асуудал чухлаа. Сайхан түүхэн газруудаа маршрутаа тогтцдог, гадна дотныхан ирэх болдог. Энэ айхтар шорон зам маршрутаас тохиолдоод ахчудаа бас тийм нэг талаасаа их таалымжтай биш байх. Нөгөө талаасаа байгаль эхлэлийг хамгаалах талаасаа бол одоо энэ зам харгуу энэ бэлдэж их асуудал бас чухал юм билээ. Үндсэндээ хил орчмын аялал жуулчлалын бол одоо эхлэл нь бол манай одоо хавиргын бомтыг авсан болчихж шүү дээ. Тий. 2021 онд ерөнхий сайд өөрөө эрэхтэй хавиргын бомт чоо болсон чиглэлийн одоо 121 км авцамын асуудлыг шийдсэн. Энэ ашиглалтанд орохоор аяанда цаанаас хүмүүс орж гарах мөрийн хөтөлбөр туссан зүйлүүд бол энэ баруун зүүн чиглэлийн бомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх, зэрэглэлийг нэмэх. Энэ асуудал бол одоо мөрийн хөтөлбөр тусгагдсан байгаа. Улсын их хурлын сонгуулийн 6 дугаар тойрогт Монгол Ардын намаас нэр дэвшигч Ухнагийн Отхон баяр